N3-ийн ни хааштай гэдэг дүрм үзнэ. За, Японоор тайлбарлах юм бол А тува хан тайны би. За, А нь болохоор эсрэгээрээ би гэсэн утгатай байх нь тийм ээ. За, дараагийнх нь болохоор хэдүүлээ орчуулах юм бол сайшуу ааны нару то омоттага хан тайны бино кеккаになったгэхээрээ сайшуу эхлээд тийм ааны нару то омотта гэхээрээ болно гэж бодсон боловч хан тайны бино кеккаになったгэхээрээ эсрэгээрээ би гэдэг хариу гарсан. Тийм байдалд хүрсэн гэсэн утгаар орж ирж байгаа гэсэн. За, утга нь болохоор эсэргээрээ эсвэл ямар нэг юмтай үл нийцэн тэрнээс өөрөөр тэрний эсрэг гэсэн утга ерөнхийдөө бол агуулга жамны дүрм нь за ямар нэгэн хүлээлт дүрм журам нүн шинжилгээ заавар зэргээс эсрэг үйл явдал болсон тохиолдолд ашиглагддаг гэж юм. Тэгэхээр хэдүүлээ рейбүүн харах юм бол илүү ойлгомжтой болоод ирнэ. За, рейбүүн буюу жишээ өгүүлбэр харахаас өмнө сэцүү зоку халбуусыг нь харъя тийм ээ. N гэдэг нь дандаа мэши буюу нэр үгийг хэлж байгаа. Мэши нэр үг дээр нэмэх нь ни ханштай. За, эсвэл мэши ни ханшта юм уу? Ни ханс руу энэ хоёр айл нэгийг авах юм бол артлаас нь заавал нэр үг залгагдаж орж ирнэ гэж юм тийм ээ. За, энэ дараагийнх нь болохоор нэр үг нэмэх нь ни ханши гэж иймэрхүү байдлаар ашиглагддаг байх нэ. За, хэдүүлээ энэ бас рейбүүнд орчин рейбүүн хараад явъя. За, point гэж юм те эхний нэгийг нүцэх юм бол ааны ханштэй би гэхээрээ агийн эсрэг би гэсэн үг тийм ээ. За, тэгвэл энэ аад нь одоо илүү хэрэглэгддэг үг юу юм бэ гэхээр ёсо таамаглал, китай хүлээлт, ёбо хүсэлт, ито гэдэг нь зорилго, ито зорилгоо хэлж байгаа. За, тэгэхээр Б гэж хэдүүлээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр аад нь хэрэглэгддэг үгнүүд иймэрхүү үгнүүд их хэрэглэгдэж болох байх нэ. Нэгдний ярьж байгаа. За, хэдүүлээ рэг нь харъя, жишээ харъя. Ёсоны ханштэй конкай но шикен wa yoku dekimashita гэхээрээ за таамаглалтай үл нийцэн за таамагласнаар таамагласны эсрэгээр энэ удаагийн шалгалтыг их сайн хийсэн гэж Яку декимаш тэгэхээр их сайн хийж чадсан. Тэгэхээр энэ хүүхэд өөрийнхөө талаар ярьчлаа гэж бодоход шалгалтаа муу хийн гэд юм төсөөлжсэн байна штэ. Тэгсэн чинь тэр төсөөллөөс эсрэгээрээ буюу ёсоны ханштэй шалгалтаа сайн хийсэн гэсэн утгаар орж иж байгаа гэсэн үг. Эхнийх нь рейн. За, хоёр дахь рейг нь харах юм бол сенсей ва сейто тачини ёбо ни ханштэй такусан шукудай уу дашимашта гэхээрээ сенсей за багш нь сейто тачино ёбоны ханштай гэхээрээ сурагчдынхаа хүсэлтийн эсрэг сурагчдын хүсэлтийн эсрэг такусан шукудай уу дашимашта гэхээрээ маш их даалгавар өгсөн гэж сурагчид нь болохоор баг даалгавар өгөхийг хүссэн юм байна шүү дээ. Ёбо гэхээр хүссэн юм, хүсэл гаргасан юм. Тэгсэн чинь багш нь хүсэлтийн эсрэгээр маш их даалгавар өгсөн гэж орж ирж байна гэсэн үг. За, хэдүүлээ хоёр дахь поинтыг харъя. За, энэ дээр болохоор юу ярьж байгаа юм бэ гэвэл энэ дүрмийн эний хааштай гэдэг дүрмийн сүкүши катай буюу жоохон албан ёсны хиллэг ката гэдэг нь илүү албан ёсны хэллэгийг хэлж байгаа тийм. Жоохон албан ёсны хэллэгээр хэлэх юм бол това хан тайны гэд ашиглаж болох нь тийм ээ. Ни хааштай гэдэг энэ дүрмийнхаа оронд това хан тайны гэхээр ашиглаж болох нь эсвэл това чигатте гэж ингэж икаэраараа буюу сольж ингэж хэлж болох нэ. Жоохон хатуугаар хэлвэл жоохон албан ёсны хоор хэлвэл за эхнийх нь рэг нь хэдүүлээ харъя тийм ээ. Уяно китай ни
して息子は大学へ進学をしませんでした。гэхээрээ親の期待に反してэцэг эхийнхээ хүлээлтийнх нь эсрэгээр息子は大学へ進学をしませんでしたгэхээрээ хүүхэд нь эрэгтэй хүүхэд гэлтгтээ мөсгөө гэхээр эрэгтэй хүүхэд мөсөмэ гэхээр эмэгтэй хүүхэд болт. За эрэгтэй хүүхэд мөсгөө их сургууль руу одоо ороогүй элсэж ороогүй гэсэн үг. Эцэг эхийнхээ хүлээлтийн эсрэгээр хүүхэд нь их сургуульд ороогүй л гэсэн ерөөд бол утгаа илэрхийлж байгаа гэсэн. За утга нь яг адилхан мөртлөө арай одоо энэ дүрмийг албан ёсных хэлэх юм бол тува хаштай гэж орлуулж хэлж болно гэдгийг энд чинь ингэж бичсэн байна. За 3 дахьыг харъя хэдүүлээ тийм ээ. 3 дахь point нь юу юм бэ гэвэл рүүрүү кисоку дүрм журам тийм ээ. Хоорицу гэдэг маань болохоор хууль тийм ээ. Хоорицу мамаранайдэ нааны осүр гэсэн ийм утгыг илэрхийлдэг. Дүрм журам хуулийг баримтлахгүйгээр одоо тэрний эсрэг юм хийхийг бас хийх үед одоо энэ дүрмийг ашиглах нэ гэсэн. За ерөнхийдөө бол кисоку хоорицу мамору гэж ярьдаг шүү. Одоо хуулийг баримтлах, мөрдөх гэдэг хоорицу мамору гэж ярьдаг шүү. За эхнийх нь нэрийг хэдүүлээ харах юм бол карева гакконо кисокуに反して教室でスマホを使っています。гэхээр彼はза тэр эрэхтэй学校の規則に反してгэхээр сургуулийн одоо дүрмийн эсрэг教室でангида смахо гэдэг маань болохоор гар утсыг хэлж байгаа тийм ээ. Гар утсыг ашиглаж байна гэсэн. Сургуулийнхаа дүрмийн эсрэг. За дараагийн харъя. 法律に反することをしてはいけませんгэхээр одоо хуулийн эсрэг юм хийж болохгүй.してはいけません. Юм хийж болохгүй гэж орчуулдаг гэсэн. За хэдүүлээ дараагийн нэрийг харах юм бол よそに反してカレーが勝ったгэхээр таамаглалын эсрэгээр тэр эрэхтэй ялсан гэж. За дараагийн харах юм бол 両親の期待に反して芸術の道を選んだгэж юм тийм ээ. 両親の期待に反してгэхээр эцэг эхийнхээ хүлээлтийн эсрэгээр芸術の道を選んだгэхээр芸術гэдэг маань урлаг гэсэн тийм ээ. За яг монгол шиг урлагийн зам гэх юм бол芸術の道нэг адилхан орчуулдаг байна. Тэгээд Иран дахиад сонгосон. Дараагийнх нь 会社の方針に反して勝手に行動したгэхээр компани бодлого хоошин гэж бодлогын хэлж янз бүрийн бодлого тийм ээ. Бодлогын эсрэг, компанийн бодлогын эсрэг дураараа үйлдэл хийсэн гэхээр каттени гэдэг нь дураараа гэсэн үг тийм ээ. Кодо шта гэхээр үйлдэл хийсэн гэсэн үг. Дараагийнх нь сенсей но чуи ни ханштай мата чикоку шта гэхээр сенсей но чуи гэдэг анхааруулах тийм ни ханштай гэхээр багшийн анхааруулгын эсрэгээр одоо дахин хоцорсон гэж авч ирж байна гэсэн үг.